дараагийн мэдээг танилцуулъя. Сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой нийгмийн сүлжээнд тавигдсан постуудын ихэнх нь ташаа мэдээлэл болохыг судалгаагаар тогтоосон байна. За тухайлах юм бол ялангуяа TikTok дээр тавигдаж байгаа мэдээллүүд нь ташаа мэдээлэл агуулах магадaltaйг шинэ судалгаа харуулж байгаа юм. Аутизм, анхаарал дутмагшил, хит хөдөлгөөнтөг эмгэг, шизофрен, хоёр туйлт эмгэг, сэтгэл гутрал, хоолтын эмгэг, OCD буюу уйлгт бодол, албадвал үүлийн эмгэг, айдас түгшүүр, фобиа зэрэг олон сэтгцэн өвчнөд холбоотой асуудлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслэр тавигдсан 5,000 постын 56% хүртэл нь ихэвчлэн буруу буюу ташаа үндэслэгүй мэдээлэл байсан тогтоогдсон байна. За аутизм, ADHD буюу анхаарал дутмагшил, хит хөдөлгөөнтөг эмнэг зэрэг мэдрэлийн өвчний талаар постууд нь сэтгцэн эрүүл мэндийн бусад сэдвээс илүү буруу мэдээлэл агуулсан болохыг судлаачид тогтоосон байна. Бидний ажил олон нийтийн хэрэгслэр ташаа мэдээллийн төвшинг тогтооход зорьсон. За энэхүү төвшин 56% хүртэл байгаа нь харагдсан. За энэ нь бол мэдээлэл үргэлж үнэн зөв биш ч гэсэн сонирхолтой видеонууд онлайн орчинд хэрхэн амархан тархаж болдгийг харуулж байгаа гэдгийг зүүн Английн их сургуулийн судлаач Eleanor Chatburn хэлсэн байна. Судлаачид YouTube, TikTok, Facebook, Instagram, X зэрэг нийгмийн сүлжээний платформ дээр байгаа сэтгцэн эрүүл мэнд болон мэдрэлийн өвчнөд холбоотой мэдээллийн үнэн байдлыг судалсан 27 судалгаанд дүн шинжилгээ хийсэн байна. За 27 судалгааны 17-д нь ташаа мэдээлэл илэрсэн бөгөөд нийгмийн сүлжээний платформ болон сэдвүүдийн хооронд харилцан адилгүй байсан харагдсан байна. Тухайлх юм бол YouTube Kids дээр байрлуулсан айдас түгшүүр сэтгэл готрлын тухай видеоны тэг хөв YouTube дээрх MRI Klaus Фопийн тухай видеонуудын 56%-ны 92% хүртэл нь ташаа мэдээлэл байсан байна. За бусад платформтой харьцуулахад TikTok дээр ташаа мэдээллийн хувь тогтмол өндөр байгааг тогтоосон бөгөөд үүнд ADHD-тэй холбоотой TikTok видеонуудын 52%, аутизмтай холбоотой TikTok-ийн видеонуудын тархалтын 41% нь ташаа мэдээлэл агуулсан. За харин YouTube-ийн мэдээллийн дунджаар 22% нь ташаа байсан бол Facebook-д дунджаар 15%-аас бага ташаа мэдээлэл агуулсан байсан байна. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 10-аас 19 насны 7 хүүхэд тутмын нэг нь сэтгцэн эрүүл мэндийн эмэгтэй амьдарч байгаа. За тэд бол энэ насны бүлгийн дэлхийн өвчлөлийн ачааллын 15%-ийг эзэлж байдаг юм байна. Сэтгэл гутрал, түгшүүр, зан үйлийн эмгэг нь өсвөр насныхын тунд өвчин эмгэг хөгжлийн бэрхшээлүүдийн гол шалтгааны нэг болсон. За судлаачдын үзэж байгаагаар олон залуучууд шинж тэмдэг оншоо ойлгохын тулд нийгмийн сүлжээний платформуудыг ашигладаг юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас найдвартай мэдээлэл авах боломжийг олгодог нь баримтаар нотлогдсон. Ингэснээр хэрэглэгчид өөрсдөө чухал зүйлийн талаар өөрсдийгөө илэрхийлж дэмжлэг авах боломжийг нь бид хангасаар байгаа гэсэн мэдээллийг тухайн мэдээлэлтэй холбогдуулан хэлсэн байна. За харин энэхүү судалгааны хариуд YouTube-ийн зүгээс Euronews Health-д хэлэхдээ хүмүүсийн эрүүл мэндийн сэдвийн талаар хайлт их үед платформ найдвартай их сурвалжаас авсан видеог онцолж харуулдаг гэж мэдгдсэн. Бид хүмүүст YouTube дээр найдвартай эрүүл мэндийн мэдээлэл олоход хялбар болгохын тулд эмнэлгийн болон сэтгцэн эрүүл мэндийн мэргэжлүүдтэй хамтран ажилладаг. Мөн бид өсвөр насныхан зориулсан тусгай хамгаалалт, эрүүл мэндийн хортой ташаа мэдээллийг устгаж байгаа. Залуу үзэгчдэд тохиромжгүй насны хязгааралтай концептыг бид нар бий болгож үүнийг нь хязгаарладаг гэж мэдгдсэн байна.